жил Улаанбаатар төвөгжлийн ерхий төлгөө 20-40-той уялдуулаад бол иргэдэд үе шаттай танилцуулгууд 5 үе шаттай бол хийсэн. 20-40 дээр бол туулын урдны зам нэлээд гол төвжирлийн бууруулах төслийн ирэмбэд орж байгаа. За мөн 2026 оны төсөв хэлцүүд нийслэлийн хөрөнгөөс 800 тэрбум буюу хамгийн өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын ажил учраас бид нар 25 онд ойролцоогоор 77 мянган иргэдийг хамруулсан одоо төсвийн хэлцүүлгийг хийсэн. Үүн дээр туулын урдны зам бол хамгийн өндөр өсөлттэй төсөв хүртдэг байсан учраас танилцуулга хийсэн. За хүүхдийн ордонд 11 сард 351 иргэн дээр цуглуулж игээд бол 500-аад бол цаасаар бас санал ирж байсан. За эдгээр асуудлууд дээр бол энэ туулын урдны зам бол танилцуулагдаад явсан. Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бол байгаль орчны яамны вебсайтн дээр бол дамжаад ордог байдгийн мэлээ. Өчигдөр бол бас өөрийн биеэр шалгаж үзэхэд бол манай байгаль орчны наривцсан үнэлгээ бол хэсэгчлээд ингээд нөгөө хуваагдаад тавихад ороход жоохон өндөрлөлттэй болохоос ил тод нээлттэй байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудад бол ил тод нээлттэй байгаа гэж. За байгаль орчны наривцсан үнэлгээ бол ажил эхлэхэд хэрэгтэй байдаг. За байгаль орчны наривцсан үнэлгээг байгаль орчин уур амьсгалын яамны дэргэдэх шинжилгээ ухаан технологийн зөвлөл буюу эрдэмтдийн зөвлөл энэ дээр бол ус, байгаль орчин, ан амьтан болон бусад төрлийн мэрэгчлэлтнүүд ороод хилцүүлэгдээд батлагдсан зөвлөмжтэйгөө. За 13 онд бас батлагдсан, 26 онд батлагдсан. Ийм учраас бол энэ батлсан эрх үхвийн байгууллагын зөвшөөрлийн дагуу ажлыг бол эхлүүлээд ингээд явж байгаа. За юуны эдийн засгийн өгөөжийн хувьд бол түрүүн жилд нийслэлийн төсөвт 72-оос 100 сая ам долларын орлого төвлөрүүлэх боломжтой болж байгаа. Сүүлийн үеийн дэд үтцэдийн судалгаагаар нисэх буудал, хурдны зам хоёр бол хамгийн ашигтай төсөл болсон. Ийм учраас бол эдгээр төслүүд эдийн засгийн өр өгөөжтэй юм байгаа гэсэн судалгаанууд бол гарч байгаа. Мөн үүнтэй уялдуулаад бас Улаанбаатар хотын өмнөх Хүннү хотын олон улсын нисэх буудал бол одоо өргөдөх зайлшгүй шаардлагатай. Ачаал нь бол 2.5 дахин хэтэрсэн гэсэн ийм одоогийн дүгнэлттэй үе шаттай Улаанбаатар хотын дагуулга Хүннү хотыг хөгжүүлэхээр төлөвлөд явж байна.